За лагаар энерги цэвэрлэх хоёр төрөл байдаг. Нэг нь бол та өөртөөгөө ажиллаад өөрийнхөө энергийг өөрөө цэвэрлээд орчноо, офсоо, гэрээ өөрөө гэрэлтүүлэх боломжтой. Нөгөөх нь бол та хүнээр энерги цэвэрлүүлээд энергийн эмчилгээ үйлчилгээнд орох боломжтой байдаг. Ямар тохиолдолд ийм энерги цэвэрлэх шаардлага гардаг вэ гэхээр за бодол сөрөг бодлуудад хэтэрхий автаад айдсын энергиуд орж ирээд за мөн ажил төрөл жоохон саадууд гараад орж ирсэн мөнгөний урсгал тогтохгүй гарц гарлага ихтэй байх үед бол таны өөрийн биеэс ялгардаг таныг хамгаалдаг аура энергит бохирдол орсон байна. Энерги гэмтсэн байна гэж үздэг учраас галаар эмчилж галаар засаж өгдөгөө. За энэ галаар гэдэг нь бол лааны эмчилгээ хэлээд байгаамаа. За нөгөөтэйгүр энэ зүйлийг хийсний дараа та өөртөө хийсэн ч байсан, хүнээр хэлгсэн ч байсан сэтгэл хөнгөрөөд нэг нуруунд дээр юм ачаа байсан нь ингээд авагдсан юм шиг байхгүй болсон юм шиг мэдрэмж аваад ажил төрөл амжилттай бүтээд айц давтгаа болоод за юм өөдрөг болоод те энерги сайхан гэрэлтэж эхэлж байгаагаар бол та эмчилгээ үйлчилгээгээ авсан байна. Танд нөлөөлж байна гэсэн. Ер нь галын эмчилгээ, лааны эмчилгээ үйлчлэхгүй байх тохиолдлууд маш бага л та. Ямар үед вэ гэхээр за хүчгүй баг жижиг лаануудтай ажиллах, эсвэл цөөн тооны лаануудтай ажиллах те эсвэл нөгөө хийж байгаа хүмүүс маань яаж хийхээ мэдэхгүй ингэх билүү тэгэх билүү гэд төвлөрч чадахгүй хийж байгаа тохиолдолд за мөн энергийн эмчилгээнд орж байгаа тохиолдолд яг ингээд энергийн таны аура гэрлийн энергийн шугамын дагуу ажиллаж өгөхгүй байх тохиолдлуудад бол энергийн нөлөө бага байх тохиолдол гардаг. Гэтэл ер нь гал гэдэг бол маш хүчтэй байдаг учраас нэг ла урдаа хасаагаад төвлөрөөс сулсан ч гэсэн таны сэтгэл санаа нь таны орчны энергит таны өөрөөс ялгарах энергит бол нөлөөлж өгдөгөө. За ингээд энергийн эмчилгээг ямар тохиолдолд та өөрөө хийчихье, ямар тохиолдолд та хүнээр хэлчихье гэдэг вэ гэхээр өөрөө өөртөө ажиллах боломжтой бац ингээд нэг өөрийгөө засчих боломжтой энергитэй үндсэн хурдууд энерги өвтгчлэн бүр багасаагүй те баг зэрэг гадны нөлөө байгаад энерги хэлбэр өнг өөрчлөгдөөд энерги нь баг зэрэг гэмтсэн ч гэсэндээ тэр хүн бол нэг жижигхэн юм ичгэд өөртөө ажиллах одоо үр дүн нь орж ирэх боломжтой хүнд бол за та өөрийгөө засчаарай, за 7 лааны дунд суугаарай, 21 лаа асаагаарай, гэртээ лаатай ажиллаарай, энергийн цэвэрлэгээний лаа одоо асаагаараач гэдэг юм уу гэд ингээд үйлчлэгээ зөвлөгөө өгöd явуулаад иж болдог. Гэтэл тэр хүн өөртөөгөө ажиллах боломжгүй айц ихтэй үндсэн үрдүүдийн идэвхжил султай тэр нь маш удаан хугацаанд явцсан 1 жил 2 жил тийм байдалтай байсан тохиолдолд хүн өөртөөгөө ажиллахтаа хүртэл айгаад эмээгээд яг юм зоригтой төвлөрч хийж чаддгүй тэр үед бол хүнд энергийн эмчилгээ буюу гаднаас нь хүн хийж өгөх тохиолдлууд бол гардаг. Аль аль нь л ер нь үр дүнгээ өгдөгөө. Гэхдээ ер нь хүн гэртээ орчиндоо офстоо ингээд лаасаагаад төвлөрч суугаад энерги засаж байгааг нь мэдрээд галын энергийг өнөртэй хавсаргаад гой өнөр асаагаад за тэгээ усан цэвэрлэгээ буюу гой орчноо цэвэрлэхтэй лимонтой усаар цэвэрлэх за өтгөн чансан хар цагаар цэвэрлэж арчих ч гэдэг юм уу энэ үйлдэлүүдтэй хавсраад хийхээр улам илүү өр нөлөө нь өндөр болж өгдөг. За хүмүүс бол ингээд би орлого ашгаа яаж нэмэх вэ? Ажлаа яаж идэвхтэй байлгах вэ? Яаж мөнгөний урсгалаа сайжруулах вэ гэдээ асуугаад байдаг. Ерөөсө ажил, бизнес, мөнгө гэдэг бол цэвэр таны энергитэй холбоотой. Та хүчтэй байгаад таны энерги гэрэлтжээвэл цаанаасаа л бүтэмжтэй сайхан байдаг. Та өөрөө хүчгүй, ядарсан, өөрийгөө хайрлаж чадахгүй, өөрийнхөө энергиэрээ цэнгэлж чадахгүй байгаа үед бол таны утасны цэнэг дуусан тохиолдолд ямар ч үнэтэй утас байсан та ашиглаж чадахгүйтэй л адилхан та ямар ч ур чадвартай ямар ч хүчтэй байсан өөрийнхөө дотоод болон гадаад хүчийг ашиглаж чадахгүй байгаа учраас ажил урсгалгүй амьдрал саадтай сэтгэл зүйн асуудалтай ч юм уу байх гэдэг байхгүй юу. Ер нь ингээл хүн эфир биеийнхаа энергийг өдөр болгон усанд ороод цэвэрлэхтэй л адил бид нар өдөр болгон шүдэ угаах шаардлагатай байдагтай л адилхан энерги гэдэг зүйлийг ч гэсэн өдөр тутамдаа цэвэрлэж өдөр тутамдаа лаатай ажиллаж гоё үнэртэй ажиллаж өөрийгөө хамгаалах нь бол ерөөсөө л энэ 90 зууны өдөр тутмын дадал юм байлээ. Тийм учраас лагаар энерги цэвэрлээрээ ингээрэй гэд маш олон зөвлөгөөнүүдийг номтой болог пэйжуудс сүнслэг мэдлэгийн өрөө өдөр тутамдаа хүмүүст бол өгж зөвлөгөө өгдөгөө. За ингээд лагаар энерги цэвэрлж байгаа тохиолдолд өөрийгөө та ингээд энергиэрээ цэнэглээд ингээд сайхан хүчтэй болгож байгаа тохиолдолд хамгийн түрүүнд яаж энерги унахгүй байх вэ? Яаж энерги байн гэмтээхгүй байх вэ гэдэг нь бодлын маш хүчтэй эерэг бодол за мөн сэтгэлгээгээ өөрчлөх амьдралын хэм маягаа зөв зохистой болгох өөрийгөө хайрлах гэдэг энэ дадлуудыг л өөртөө солгох хэрэгтэй өдөр тутамдаа өөрийгөө хайрлаж чаддаг урамшуулж чаддаг өөрийгөө гой сайхан байгаа зүйлүүдийг магтаж ярьж илчилж мэдэрч чаддаг за мөн бодлоо өргөлж сөрөг биш эерэг байлгадаг те за мөн бусдад гой гэрэлтсэн байдлаар нөлөөлж чаддаг амьдралын хэм маяг идэж уух унтах цаг нь ингээд зөв зохистой горимд ороод ирэхээр бол хүний
энерги ингээд ойр унаад байх нь бага болдгоо. За ингээд гаднаас бид нар маш их ингээд хар цагаан илам авдаг гэж ярьдаг, энэ бол ерөөсөө бодолтой холбоотой. Хинч таны юу ч гэж хэлжсэн та өөрийн бие сэтгэл ухамсартаа оруулахгүй л байвал тэр нь үйлчлэх хүч нь бага байдаг. Та өөрөө бодоод мэдрээд тэрэнд эмзэглэх юм бол тэр гаднаас орж ирж байгаа харж бай цагаан цаг одоо хил аманд өртөх гээд байдаг учраас бодлоо хамгаалттай байх, те хүчтэй байлгах, мөн өөрийгөө аль болох сөрөг бодолд автуулахгүй бүх зүйлийг гоё эерэг энергитэй, эерэг хүчтэй бодлоор цэнгэлж өгөх нь бол энерги цэвэрлсэний дараа, энерги эмчилсэний дараа энерги хамгаалж байгаа нэг маш хүчтэй арга болж өгдгөө гэдгийг бас та нартай сануулмаар байна. Ингээд та нартай амжилт хүсье.